Өнөөдөр Улаанбаатар паласт Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттуулгын нийслэлдэх сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо. Нээлтэнд ардчилсан намын дарга Улсын хурлын гишүүн Эрдэнэ, Улсын хурлын гишүүн Батцаандан, нийслэлийн ардчилсан намын дарга Батулга, төрийн шагналт ардын уран зохиолч Пунцгийн Бадарч, Монгол Улсын гавьяат багш Дорж Багам, ардын уран зохиолч Тангатын Галсан, Лимона хамтлагийн дуучин Бат Хишиг зэрэг олонний танил ирэх мод мөн ардчилсан намын 8 гаруй гишүүд дэмжигчид оролцсон юм а. Монголчууд бид амьсгалах агаартай, амьдрах газартай, их орондоо эзэн байхын тулд өнөөдөр чухал бөгөөд хариуцлагатай сонголт хийх түүхэн цаг үе ирээд байна гэж ардчилсан намын дарга Эрдэнэ нээлтийн үгэнд хэлсэн юм а. Өнөөдөр үндэслэлсэн, намлалсан улсын агар бүлгүүдийн тэр санаатыг тасган зогсоож чадах, тэдний өргөс зөв зогсож чадах чихүү зоригтой тэр Монгол ерөнхийлөгчид Халтмаагийн Баттуулга болсон. Арсланы 188 гишүүн өнөөдөр Монголын алтан жаваар атлах их оронч Монгол ерөнхийлөгчийн энэ сонгуульд Халтмаагийн Баттуулгыг дэвшүүлсэн юм а. Бидний хүсэл, бидний мөрөөдөл, бидний үүрэг дагуулыг Баттулгаан үүрч чадлаа, ийгүүж чадлаа. Баттулгаан ямар ч зорилгынхоо төлөө зүтгэж чадна, өөрийгөө золиосож чадна, Монгол төрийнхөө төлөө тогсож чадах тэрхүү их оронч Монгол иргэн байж чадах гэдэг Арсланы намын хувьд үнэ гэж байгаа. Мөн ардын уран зохиолч Пунцгийн Бадарч ерөөлийн сайхан үгээ хэлж мөнгөн аяга алт зинхэр хадгийг нэр дэвшигчид өргөн барьлаа. Төсвийн сайхан үгийг ерөнхийдөө бодлоо энэ цаана үеийн чинь байгууллагын бодлоо байж шүү. Тэр хэлж ярихаараа биш, хийсэн бүтээснээрээ мөрөөдөл ярьдгийг нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь өрсөлдүүлж сонгоно гэдгээ Улаанбаатар палаас цугласан 8 гаруй гишүүд дэмжигчид хэлж байсан юм а. Мөрийн хөтөлбөр нь их бодтой арт түмэнд илүү туссан санагдсан. Тэгээд одоо явуулж байгаа үйл ажиллагааны ч гэсэн ер нь арт түмэнтэйгээ илүү ойр одоо нээлт хүртэл айгуу надад таалагдчихна. Дэмжинэ. Би Халтмаагийн Баттуулгыг дэмжинэ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттуулгыг дэмжиж байна. Би Халтмаагийн Баттуулгыг дэмжинэ. Ийхүү ерөөлийн үгс үргэлжилсэн, ялалтын уухай цуурайтсан ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттуулгын нийслэлдэх сонгуулийн сурталчилгааны нээлт халуун дулаан уур амьсгал хамтдаа ялах ихтгэл зүтгэл Монгол хүн ялна гэсэн ураагаар өндөрлөлөө.